хиймэл оюухан хэрэгжихийн өмнө буюу одоо үндсэн суурь болох data governance нь хэрэгжсэн байх ёстой гэдэг энэ тал руу анхаарч байгаа. Тэгэхээр банкуд гэдэг ч юм уу одоо бизнесийн байгууллагууд яг вөхөр яг бодит амьдрал дээр төрийг бодвол арай одоо агсанд шатанд дататайгаа ажилласан байгаа гэдэг. А гэхдээ нэг асуудал юу байгаа нь гэхээр датагаа ширлэх асуудал бол энэ дээр бол одоо хууль эрх зүйн хувьд бол бүрэн бүтэн болоогүй байгаа. За тэгээд дата ширлэх асуудал төр болон хувийн хвшил хооронд. Төр дотроо. За хувийн хвшил дотроо гэсэн юм гурван чиглэлээр яг тодорхой болчих юм бол одоо бид нар дараагийн төвшөнд очих буюу хиймэл оюухан маань илүү үр дүнтэй тийм одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ гэдэг ч юм бизнесийн үйлчлэгээ гэдэг ч юм уу төрийн үйлчлэгээ гаргахад хүрэх юм болов гэсэн энэ талаар бидний хувьд бол саналаа хэлж байгаа. За банкуудын хувьд дотор байгаа датан дээрээ бол маш сайн ажилласан. Яг тэгэхээр бид нар сүүлийн 8 жил энэ хиймэл оюухан гэдэг талрыг бэлдсэн. Сүүлийн 2 жил нь хиймэл оюухантай холбоотой бүтээгдэхүүн үйлчлэгээ бид нар гаргаад явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар хиймэл оюуханыг чиглэлийг харж байгаа ч гэсэн түрүүний дурдгц одоо roadmap гэх юм уу тэр roadmap дотор орж байгаа зүйлс нь датагаа бэлдээд хиймэл оюуханы алгоритм маань үнэн зөв болох дээр нь яг чанартай бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргах гэдэг илүү тодорхой хэмжээгээр юм үр дүнгууд гаргацсан байгаа даа жишг гэх юм уу тийм боломжтой гэдэг. Гэхдээ энэ зүйл маань яг вөхөр тодорхой хэмжээнд очивол гаццсан байгаа. Энэ гацалт үүдтэй холбоотой гэхээр тухайн энэ харилцагчийн маань эсвэл тухайн энэ үйлчлэгээний хүнтэй холбоотой юм мэдээлэл төр талаас эсвэл өөр нэг бизнесийн байгууллага, өөр нэг бизнесийн сектороос ширлэгдээд энэ дотор орцсон байсан бол энээс илүү одоо бүтээмжтэй үр дүн гарах юм байна да гэдэг ийм асуултан дээр очиод бид зогсчод байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа энэ хиймэл оюуханы одоо стратеги гаргахад энэ цар хүрээний дотор явах вэхээр бидний хувьд харж байгаа вэхээр өмнөх зүйл болох одоо өвглийн засаглалтай холбоотой тэрний шийддэг одоо энэ датагаа шеэрлэх, үн зөв байдг хамгаалах гэдэг энэ бүх юм давхар авч явах нь зөв юм аа л гэж харж байна.